За өнөөдөр шинэ 15-ны бэлэг цагаан өдөр нутгийн ах Даяа ахтайгаа бас сайхан хууч хөөрөлдийгээд гэрт нь ирсэн байна. За тэгээд Даяа ахтайгаа ярилцлага эхлэе. Даяа ах чи одоо та чи ер нь аль нутгийн хүн бэлээ? Ер нь бага насныхаа тухай ингээ сайхан хууч хөөрөөч Даяа ах. Би Баян Хонгор аймгийн Гал ус сумын хүн. Уг нутаг далдын нуруу далдан гэж өөшийн хадуулаа болдог. Олон нур овооны гол хүн байхгүй. Зүг. Миний 1911 оны хүн. Миний 3 дугаар годын эмч байсан хүн. Маарн бич. Хаануудтайхаа өөр хүүхдүүд нь хамт манай сумын сүнгөөр яаж идэг юуны эмнэлэг байх бас. Совлийн эмнэлэг байх бас. Одоо галуутай ард түмэн их л баяртай гой байдаг болтой шүү байна. Инжлүүлээ, домжлуулаад. Манайх одоо 8 болоо. Ихээс. Тий. Танаас 7 байгаа. 3 нэмч. За би тэгээд олон жил малтуулсан. Тэрэгт яваагүй. Мэдөө. 1969 онд артик хардалаа артик султантай ангийнхаа хамт олонтой явлаа. Одоо миний анги хамт олонтой донж байна. Алгаа юмш байна. Гунгац юм байна. Мэдөө. Юм байна. Загаад бид нар байна да. Одоо гандал дээр өгч байна. Орсоо байна. Манай ингэ. За. Сумдаар. Ингэсээр байгаад биш сүүлийн үед биш 72 69 онд би сургуульд өгсөд сургуульд яваагүй. Олон улаан болоод би анхааглаад ихэнх галт хийжсэн. Тэгээ мал туусан. Тэрийн дараа би олон жил суугаар өссөн. Би тэгээ хөдөлгөөний гойн улаан төг одонтой, алтан газтай. Сойрхолтой. За. Тэгээ сүүлийн үед би энэ ганд дэд нэг 10 гаруй жил суусан. Одоо тэр өнөө зураг юм. Тийм бэ. Тийм бэ. Тэгээ одоо ингэ нас даалгасан. Хаяа нэг ганд дэд дээр олон ургуутайгаа уулздаг юм оо би. Тэгээ одоо яг энэ ард түмний төлөө, төрийн төлөө, төмний төлөө зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээ. Төрдөө үнэнд байх хэрэгтэй. Төмөндөө үнэнд байх хэрэгтэй. Төрөм нь амгалан байгаасаа, төвшин сайхан байгаасаа гэж би их тайлбарж их бодж явж байгаа. Ямар ч авангүй хөрчүүлнэ. Ямар ч ижийн хөрчүүлнэ мэдээ. Онгод нь орсон бүх од нь орсомоор тэр өглөөл татварн дахаа. Тэгвэл таны бага залууны асуудал Даяаха ер нь одоо галуутад л одоо галуут. Өсөө биш 61 онд л 60 онд нэг дур ангид орж ирсэн хөгжтэй. 61 онд. Тий 61 онд. 61 онд 8 ихний ангинууд ирсэн байхгүй. Тэгэл та одоо морь уйж барьдаж тэр тухайга бас яриа. Уйжсэн би. Би одоо энэ 1973 онд би тэнт байгаад юм. Аймгийн аслан мон гэдэг өнөр 5 давд начиж. Зүг. Одоо энэ дэлгэр талд авраг төрүүлж ирсэн. Энэ цагаалангуй үзүүл болж ирсэн. Одоо манай сумд ах марсалд усын юм усуд үлээ шүү дээ. Одоо миний авч энэ. Энэ ингэ. Одоо улсын улсын алдарч өндөр яддаг гэдэг юм шүү дээ. Өндөр яддаг гэдэг юм шүү. Энэ ч одоо манай ганд ингэ их зам цагаадаг хүн. Гүн сайхан засууд байж. Тийм байна. Одоо энэ төр хүн байхгүй зүмөр байхгүй. Зүмөр байна. Одоо 73 оны 7 сарын 12-ны ардын үсгэлийн 52 жилийн ойгоор гэж. Тэгэхээр санаа давг юуны надан төрүүлж ирсэн. Хөөгдөд төрүүлж ирсэн. Би тэр авч ирсэн дурлалд баг. Тийм зөв. Тэгээ би яг нэг марушоос яг одоо нэг одоо сэрэнжамгаа удмяадаг алаг нэлээд тагсан даа надад. Одоо энэ борморт нэлээд тагсан дөө. Сомд яг нэг айрыг л авч ирсэн. Тэгээ төрүүл мөрүүлээгүй. Тэгээ тэр хүний тэр өдрөө од байдаг юм оо тэр үчиж. Тийм л байл. Одоо дээр үед нөгөө нэгдэл аж ахуй гэж байхад бас тэнд ажиллаж хөдөлмөрлөж л байсан. Байлгүй бид чинь
илдэг тэрэг хөтөлсөн, тэмээн тэрэг хөтөлсөн, морин тэрэг хөтөлсөн, тэгээ гүрүү шиг хийжсэн. Одоо тайлэг тэмээг тавган бол тарлан гонс нуран гоо тамтгаж юусан байхгүй юу чи. Одоо миний гүрүү шиг хийжсэн ялсууд нь байн хуугаа байна. Энэ гоо энэ байн хуугаа байна одоо манай самт. Энэ мотор танаж угаа байна. За ер нь тэгээд бусд нь одоо ганц шаа байгаа баг. Би гинт миний гүрүү хийж суусууд. Одоо миний үеийн дуурчгууд бол ер нь байхгүй хаа. Одоо ажлаагаад надтай хүн явж юм аа. Мэдв. Би олон жил мал тусан шүү. Та одоо туувар хийжсэн гэдэг ингэж байна. За тэр тууврын тухай ер нь тэрний сайхан хүнд бэрх тэр талаар нь бас яриач. Өдөөд би 1350 туужлаа, 1350 ямаа туужлаа, 350 хөр, 250 хөр туужлаа, ах туужлаа. Тэсэндээ хор бороо орно тэгээд аль заримдаа сайхан, заримдаа хэцүү, янз янзтай уулзсан учрна их явлаа шүү дээ. Минь явжсэн да. Би 77 онд тахтууж ирсэн. Би шин 70 онд 71 онд гэж болгосон үгүй шүү. Аав надад тахтууж байл өстой үзүүлсэн. Тийм л. Та нөгөө Артек гээд одоо хар далааг Артек цусланд амарч исэн энэ түүхэн бас сайхан дэлгэрэнгүй сайхан хуваацсан. 55 лагер байсан. За. Хамгийн тав лагер привилегийн лагер гэж бид нар байж ирсэн. Тэгээ манай хотелын дараа явсан сүрэн гэж байсан. Одоо байгаа энэ хааханд сүрэн гэж. Тэгээ нэг ганц том зураг бас гой зургууд бий л дээ. Тэр байхгүй болсон. Тэр зураг байх юм уу? Артек тамаа. Би юуг нь авчихгүй юу? Тэр гой гарна даа. Олноор явжлаа. Энэ үед чи одоо тэгээ Артек цусланд бол бас олон орны хүүхдүүд 500 хүүхдтэй биднес нь ороо галан надад мэддэг байсан шүү дээ. Аа. Тэгэл ороо шага марш 11-нд галын надад шагалаа өгчдөг байсан шүү дээ. Бидний чинь. Энд чинь хоёр орс эмхтэй орсон эмхтэйгүүд хардаг. 3 эрэгтэй орсон эрэгтэйгүүд хардаг. Нэг хэлмэр хэлтэй биш. Зөв. Тэгээд мөсөг ба Ленин гараад тэр хүртэл орж явлаа шүү дээ. Тэгээд Ленин мөсгийн шарлын хүртэл авчиж бид улаан халуугаар хөдөөгч явж. Лоноос их сургуулийн 32 дахь хүртэл шарж явлаа шүү дээ. За маар хүртэл явлаа шүү дээ. Тэр чи гоё үйжээ. Тэр үед ч одоо аймаг орон нутгаасаа гараад яаж дамжиж явж. Голын шанхлаа бидний чинь худалдаа авилгалын ангиас нь тусгай жигүүн тэнкэр ногоон дээл эмхтэй өгднөж өгöd. Жигүүн тэнкэр ихтэй өгднөж тусгай ихтэй одоо энэ гандал руу хийж ирсэн юм аа. Тэгээ тусгай нь орос үс. Тэгээ одоо анхан 53 гэдэг машин ирээд жүгдлээ өгч бариад одоо энэ сөмрийн гол доор одоо энэ гүчүүл байсан дөө одоо орсоор антахгүй орсаагаа үдэс нь одоо бүгд гаргаж ирсэн. Үдэс ирээ. Бид юу мэддэг юу ч баг хөөхтүүд юм шиг. Тэгээд сөмрөнд битүү болчиход гаргаад. Тэгээд бид эндээс нь эмхтэй хөөхтүүд нь цагаан гсэн суугаад, ихтэй хөөхтүүд ногоон гсэн суугаад багтахгүй. Тэгээд одоо аслан тайгуурын дэнд юу байсан юм аа. Юуны дунд их сургууль. За агнах ухааны дунд сургууль үү? Тийм. Тэнд биднийг байрлаж ирсэн. Тэгээд бид гарма явах гэж ирсэн. Бид гарма явах хаан байгаад ардлаа болсон. Ангар. Бид шаргалт янз явдаг л шүү дээ. 7 хоног 500 жил тавдаг гэсэн шүү дээ. Тэгээд Улаанбаатарт очиод Улаанбаатараас одоо яаж юугаар вагоноор л явсан. Вагоноор л явна тийм ээ. Олон улсын вагон суугаад явсан шүү дээ. Тэгээд Симфервалд гэдэг газараас онгоцон суугаад мэдв харлал орж ирсэн. Хардлаад 2-7 хоног амарч яв. Сар гаруй уусан. Сар гаруй. Тийм. Жинхэнэ чинь байж л шүү дээ. Тэгээд эдгээр баавгаа уулмал янз бүр явдаг өсөө зүйлд нэг бас нэг үлч хоёр хүүхэд нь харалдаад энэ тайлэг дөрөвт бүтээр харах сурж ирсэн бүх юм аа.
Тэгээд гоё байл ярьж байна. Гоё яваад. Бид усан морхоод одоо харлаа гарсан яваа шүү дээ. Хамгаалтай хамаагүй салхад явуулахгүй. Жахан хөтөл өглөө явуулахгүй шүү дээ. Өглөө тэнгэр сангал бол гамаастай гэлэн гүйлгэн. Тэгээд буцаагаад асар цагуун ихсэл араа автог нь янзтай биш шүү дээ. Тийм. Гоё байла. Тийм байна. За энэ хараа хавдлаад амардаг бол бас сайхан. Энд чи аль 69 он шүү дээ. 69 он ахгүй биш таг баг. Тий, 69 он. Одоо манай хүүхдүүд байгаа бахад байдаг лөө. Миний хар байсан байхгүй. Тэр алгаа дараа гаваад ийм бол готгоцсон. Зөв татаад. Зөв. Алгаа таарна хальтаа. Та одоо барилдаж явсан үеийнхээ талаар бас сайхан дэлгэрэнгүй хууч яриач. Би одоо сумч би 2 нацаа ирсэн юм. За. Би одоо Монголгаар нацаа гээд аригчаалсан гэдгээр нацаа гээд. Тэгээ би чинь 19 настай 21 сая хүүхдүүд барилж явах чинь энэ байдгийн баасан жаргал төрүүл тавгаа үзүүлэлт би 3-т орж ирсэн. Хүндий өргөд хүмүүстэр юу дээ яран төгөрсөн дээр maaхан жаш янзтай байжсэн шүү дээ. Би орж ирсэн шүү дээ. Одоо миний мандат байдаг юм алгалсан байли. Тэр хүн тад яг гэж болно л доо. Тийм бэ. Одоо миний чинь хийж ясан өдрийн баярын биш ийм хавтур юм биш. За. Наав ингээд хөтлөж. Тэгэхээр би сүүлд нэг энэ гандаа ажиллаж байгаа олон жил малсан төр надаг үнэрчлэл хөдөөгийн гавны улаан тугаан болон алтан гац. Тэр гээгээ ирээл энэ дан шиг мөн шиг болоод тэр надаг 2 гэдэг одонгоор бас шагнаал. Бүрэн түмэн хүчи одоо миний одон бол энэ өшт ингээд. Тийм бэ. Сайхан одон мэдээ. Би одоо сувын дэвтэр байсан энэ. Тийм бэ. Одоо энэ. Одоо минь надад харлаад ирсэн ганц энэ л байна. Энэ эвлийн тэмдэг нь байна. Миний хингэх тэмдэг нь байна. Миний онц тэмдэг нь байна. Санаа харагдаж байгаа. Миний одоо зөвхөн хөдөлмөрийн юу байсан энэ байна. Эднэр. Ийм л явсан да. Та сумын депутат байсан гэдэг чинь депутат байсан тухайгаа сайхан. Баригадын депутат байгаа. Тэгэл энэ амт хүн мухуулах хийгээл тэгсэн замбраатай байдаг байлаа шүү дээ. Баригад мөргадэр яваад авдагт нөө юунд байсан л да. Авсан гинтэн коммунисттэй гинтэн улаан нам хүн байсан байхгүй дээ. Тэгэл аавын бүнээр би яасан. Энийг авчихсан баг. Тэгээ баригад чинь тэгэл доороос мал зал төлн хаварсан ямаа момноо сомнон байр хороо варна. Тэгсэн би л даргалах гэсэн тэгэл амт хөдлөхгүй шүү дээ. Нэг удаа даргалаа байж дээ. Нэг удаа баригад багийн дараа нэг суваад нэг удаа хэлгэнүүд дугуур тэгээд боллоо. Одоо өөр галууд 2 байрыг би барьж ирсэн. Машин дээр гэж чинь. Тийм л байсан да. Одоогийн энэ сонгуулийн сурталчилгаа ухуулга тэр үеийн одоо таныг сум оронд депутат авах үеийн ухуулгын тэр бол одоо бас их ялгаатай байгаа. 2 ондоо байна. Айл дороод зөв ярьж чадахгүй. Мэдв. Гашин хэсроо дуудаад нэг сонио өгчөөл. Ямар ч юм өгч байгаа юм. Ямар ч юм боогмод. Мэдх юм алга. Хүн ч ороод судлах хэрэгтэй байхгүй. Ухуулах хэрэгтэй байхгүй. За ийм байна. Ийм байна ярих хэрэгтэй байдаг. Одоо бид нар яг тий одоо өнгөрсөн модын өсөлтсүүд одоо бидний тарих ажиллахаа байж тийм. Ажиллахгүй шүү дээ. Бид буруу ярих гэж ярихгүй одоо мөөлт нэм хэцүү шүү дээ. Яа. Нэр. Тэр ажиллаа сабот. Одоо ингээд даяаха ер нь одоо хуучин социализмын үеийн амьдрал одоо энэ зах зээлийн нийгэмд сэлжлээ мэдээж аль альд нь сайн бөгөөд муу талууд байгаа тийм ээ. Тэгээ энэ талаар та бас одоо ингээд сэтгэл одоо миний үеийн хотор гэдэг юм аа. Миний үеийн мал туугаад мал хариуж исэн үеийн ургуулгаа урхаан байж. Хор бороо орхон байж. Мэдв. Өрөөсөн. Орохгүй шүү дээ. Ногоо гарахгүй шүү дээ. Яа
мал тэрхүү яаж яах вэ? Хэцүү гоос. Харин тий. Одоогод байдаг гол булга хэрэгцсэн ба шүү дээ. Харин тий. Тий. Үнэ. Би явна л дээ тийш яваад багт. Тийм болсон ба шүү дээ. Нөгөө хуучин цагийн сайхан булаг шаанд гол горих байхгүй тийм үү? Энэ одоо ингээд ер нь одоо ингээ байгаль дэлхий ингэж өөрчлөгдөөд байна. Энэ талаар та бас одоо бурхан номын хүн байна. Энэ талаар ер нь ямар бодол юутэй байдаг? Одоо би ингэж бодох. Энэ автын яваад алтан хийх гэж. Алтын яваад одоо хийх гэж одоо энэ алт газар хусаас болж би хор ворооныг орохгүй байх гэж бодох. Алтын ингээд үхчихийн газрын дор хамгаалж ирсэн хамгаалт. Одоо төнхөө ухаал дууссан шүү дээ. Тэгээд одоо ингээд далдын нуруу далан гэж үзэнд улаан булаг муулаг нойрхох тогоот мэддэг юм байна. Байгалыг хамгаалж юм. Одоо байгаль хамгаалах дээр ер нь одоо төр засгаас улс орноос ер нь ямар арга хэмжээ авал зөв байдгийн бол тэн дээр таны бодол юу вэ? Одоо эдгээр тэгэл энэ ард түмний төлөөлж зүтгэх байх. Байгалыг хамгаалах хэрэгтэй байна. Энэ одоо юм өөрлөгдсөн, юм сонирн болцсон, утас юм болцсон. Одоо бид нэр энэ бодлоо тогсорч байгаа шүү дээ. Бид нэг үг хэлээд ойлгоод 1000 эрдэм өдөө. Нэг үглээд ойлгохгүй 1000 уйлаг. Одоо энэгээр дуулаад энэгээр гаргаж шүү дээ. Нүг мэдхгүй үгтэй хэл. Ухрын хамар дандаа мууш даа гэж. Үг мэддэг юм юм ойлгоно. За энэ үгэн юу гэж хэлэх вэ? Өнөө үгний шарга идэгдэггүй. Одоо энэ шарга идэгдээ гэж. Юу ойлгохгүй. Ус ингээл. Би ингээд сонингууд хараад байгаа юм л да. Үзээл гоноод хоногоор жоохон уншаад тах. Тэгвэл бүүм уншаад тахгүй л одоо нүд үзэхгүй. Ийм л бай. За өнөөдөр даяа ахтайгаа ингээд сайхан хууч өрөөд баг залуу насны хан хийжсэн тухай ингээд сайхан хөөрөлдлөө. За тэгээд даяа ахтай маш их баярлалаа. Танд ад жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Ихтэй баярлалаа шүү. Баярлалаа.